Ливийн удирдагч зөрчил мөргөлдөөнийг эцэс болгохыг уриалсныг хариу болгож, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Муаммар Каддафи юу хийх ёстойгоо мэднэ гэж мэдэгджээ. Өчигдөр Каддафи ерөнхийлөгч Барак Обамад шууд хандан өөрийнх нь хэлснээр шударга ус дайныг эцэс болгох хүсэлт гаргаад эх жил болох сонгуульд Обамаг амжилттай оролцохыг хүссэн юм а. Харин өчигдөр Америкийн төрийн нарийн бичгийн дарга Италийн гадаад эрхийн сайд Франко Фратинигийн хамт хийсэн мэдээлэлдээ Америк нэгдсэн улс холбоотнуудын хамт Каддафигийн армийг ухарж дайралтаа зогсоохыг шаардаж байгаа гэсэн байна. Миний бодлоор Каддафи юу хийх ёстойгоо мэднэ. Гал зогсоох хэрэгтэй. Түүний арми иргэдийн амьд хүрэн байж хүчээр эзэлсэн хотуудаас ухрах ёстой. Каддафи эрх мэдлээ шилжүүлж өгөх, цаашлаад Ливээс гарахтлаар шийдвэр гаргах хэрэгтэй. Тиймээс одоо Каддафи ямар алхам хийх нь тийм ч сонирмшээ. Энэ бол олон улсын үнэлэлт дүгнэлт. Каддафи хизээ огцрох тэр үед цустай дусгална. Хүн бүрийн хувьд нөхцөл байдал дээрднэ. And the sooner that occurs and the bloodshed ends, the better it will be for everyone. Харин цагаан ордны төлөөлөгч Каддафигийн захидлын хариуд Ливийн удирдагч үг хэлэх биш, түүний оронд бодит алхам хийх хэрэгтэй гэж мэдэгджээ. Ливд явуулж байгаа агаарын дайралтад Америкийн байлдааны онгоц оролцохоо болсон гэдгийг ч Каддафи захидалтаа оруулжээ. Обамаг захидалтаа бидний хүү гэж онцлсон Ливийн удирдагч хөгжиж байгаа орны ард түмний эсрэг шударга ус дайнаа зогсоохыг цагаан ордны тэргүүнээс хүссэн байна. Америкийн конгрессийн гишүүн байсан Курт Вэлтон Ливийн засгийн газрын урилгаар Триполи хотод хүрэлцэн иржээ. Тэрээр хэлэхдээ би Каддафиг бууж өгөхийг, түүний арим бүслээд байгаа баруун хэсгийн хотуудаас уграхыг шаардах болно гэж мэдэгдсэн байна.